Өөр дээрээ 4 өөр төрлийн горимтай. Урт хэсэгтээ 500 мг цэвэр усны савтай. За тэгээд савндаа усаа хийгээд чихтэй болон хуурай цэвэрлэгээ хийж болдог. Одоо энэ сорилтын хүчин чадал нь болохоор 15,000 паскалийн хүчин чадалтай. Тэгэхээр маш сайн тоосордог гэсэн үг. Цэвэрлэж дуусныхаа дараа ард хэсэгт нь 600 мг бохор усны савтай юм билээ. Энийгээ ч гэсэн аваад цэвэрлэхэд их хэлбэр юм билээ. Өөр дээрээ Монгол заавартай болохоор үнэхээр гоё санагдсан. Ингээд дээд хэсгийг салгаж аваад хив соролдох хошуундаа залгачихна. Хошуу нь 2 давхар үстэй шүүрдэнгийн соролоод идэм билээ. За тэгээд нэгэнт цэвэрлэж ихэлснийх бүх хошууг нь туршиж үзье тийм ээ. Энэ хошуу нь болохоор бодит матрасны хачиг, гуйцсан, арьс, маш нарийн тоосон цэрийг маш сайн авдаг юм билээ. Тэг би бүр туршиж үзээ хараад гайхаад ийм юм нэр унтчихсэн гэж бодохоор за одоо бидний хамгийн их орхитуулдаг юм уусэл те цэвэрлэж чаддаггүй хэсгийг хүртэл цэвэрлэж болох ийм хөрхөн хошуутай юм байна. Нэг нь цэвэрлэж байгаа юм чи бүгдийг цэвэрлэж ерөн цөөхөөс цалингаа авна. За тэгээд машиныхаа салоны хүртэл ингэ цэвэрлдэг ийм хөрхөн хошуутай. Үсээр нь шүүрдэнгээ соролох юм бол маш хурдан цэвэрхэн болж илээ. Салгаж угаад цэвэрлэхээр ерөн л үнэхээр хэлбэр санагдсан. Тэгээд нэг дор тасралтгүй 40-60 минут ажилдгаас гадна 200 м квадрат хүртэл талбайг цэвэрлэдэг юм билээ. Усаа ёонжуулж бактерийг 99% хүртэл арилгадаг давуу талтай юм байна. Цэвэрлэж эхэллээ. Өөрийгөө цэвэрлэх гол. Ариутгах шингэн бэлдэж байна. Ариутгах шингэн бэлэн болсон. Өөрийгөө цэвэрлэж бүрэн хатаах болон альчуур хатаах горимтай. Запас HEPA фильтртэй, нийтдээ 2 батарейтай, дахиад нэг запас альчуур дагалдах нэ. Ингээд нийтдээ 5 хошуутай EcoVac.